Юу яцхан янз бүр сувгийн царайлаг хөөрхөн үзэгчтэй. Өнөөдөр бүгдээрээ төгс метал алхимч ах トゥ ус анимын part 2-оо хүлээж авч үзэх болно. За тэгээд олон юм ярилцгүйгээр like, subscribe дараад бичлэг рүү орцгоё. Ах トゥ хоёр маань Лёр хотдоо дөнгөж ирээд хоолунд идээд сууж байхдаа тэр хоолны газрынхаа радиог унгаагаад эвдэлчихдэг. Хоолны газрын эзэн бүр бөөн уур. Тэгтэл манай хоёр асуудалгүй засаад өгье гэд алхим хэрэглээ засаад өрхтөл ойр хавийн хүмүүс нь бүр мэл гайхаад та хоёр ч бас гайхамшигыг бүтээгчд юм уу гэдэл харваас алхимны талаар аачгүй хүмүүс байгаа нь ойлгомжтой. Ах トゥ хоёр маань өөрсдийгөө танилцуултал харин өнөө хүмүүс чинь би сонсч байсан юм байна. Би тань чамааг наа дуулганаас чинь болоо төгс метал гэж дууддаг үсттэй гэдэл буруу хүнээл таниад байх шиг. За юм дандаа болдг юм дөө. Гэтэл радиогоор дамжуулж буй яриа нь их л сонирн болохоор хүмүүсээс асуутал Корнело гэх номлогч энэ хотод хэдэн жилийн өмнө ирээд баахан л номлол айлдаж үхэгсдийг хүртэл амьлуулж болно энтергээд хотынхны тархийг угаачихжээ бүр. Харин өнөөх номлогч нь алхим үзүүлж энэ эдийгээ хошгоруулдаг юм байна л та. Гэхдээ л тэнцэтгэлийн солилцоог илт зөрчсөн алхим үзүүлж байгаа нь манай ах トゥ хоёрт с ิจ гтэй санагддаг. Энгийн цэцгийг болор талс тулгах нь яаж ч удсан энэ тэнцүү солилцоо биш шүү дээ. Тэгээд манай хоёр тэр номлогчд философчин чулуу байхаас гарцаагүйгээд ямартай ч уулзаж үзэхээр болдог. Энэ эмэгтэй бол бас л нэг тархиа угаалгасан хүн. Манай хоёр та нарын шүтээд байгаа бүтээгч чинь хуурамч. Та нар над тархиа угаалгасан байна гэж хэлсэн ч нэмэргүй. Тэгээд өнөөх номлогчтой уулзахаар болсон ч өнөөх нь улсын алхимч ирсэн сургаар хүмүүс явуулж манай хоёрыг алуулахаар оролцсон ч амжилт олоогүй тул өөрөө гарч ирж Эдвардтай цэц булаалднаа. Эдвард чиний наад бүгж чинь философчин чулуу үсттэй гэхэд номлогч энэ бол энгийн л бүгж. Харин би бол бурхны элч энтергээд харваа судлаа ярьж байгаа нь ойлгомжтой багт. Тэгснээ нөгөө эмэгтэйг чинь наад хоёроо бууд манай шашинд наадах чинь бараг л буян болно. Ухааны юм яриад бас болоогүй. Өнгөрсөн жил ослоор нарс барсан нөхрийг чинь би чамд амьлуулж өгнө гэж хэлээ үсттэй гэдэл. Хөөхий эмэгтэй яах ч аргагүй Альфонсог буутах гэтэл онилох ёстой хүн би бишээ гэдэг байгаа. Ахыгаа бодуулах нь л дэм үзэлэг. Манай Эдвард бол наад ловерчин ламынхаа үгэнд итгэж байгаа юм бол буудал та гэхэд эмэгтэйч буудсан боловч Альфонсог онцгдаг. Хоосон дуулга ярьж хөдөлж байгааг хараад жинхэнэ шок. Өнөөх номлогч нь боломжийг яаж алдах вэ? Манай хоёрыг наад хоёр чинь ад чөтгөр энтергээд л устгах юм бах өө. Хаанаас ч юм нэг хідэн амтан хольж гаргаж авсан камера гаргаж ирнэ. Өнөөх амтныг нь Эдвард баруун зүүн доороос гээл жижи. Тэгснээ номлогчийг буугаа дээр суугаа чамд хүчний ялгаагаа харуулад өгье гэдэл жаахан күлэрч эхлэв. Харин Альфонсо хөөхөн ээлдгээр та гимтхээсээ өмнө философчин чулуугаа өгчихөл дөө гэсэн боловч номлогч нь бүр барьж байсан тайга машин ган болгож буудаж энтер. Айл Капоне юм шүү баг. Манай хоёр ч өнөөх эмэгтэйг аваад зүхтаж гарнаа. Гэтэл үүдэнд өнөөх гангста ламын хүмүүс битүү байх боловч тэр бол асуудал бишээ. За тэгээд нэг газар очиод Альфонсо өнөөх эмэгтэйд хүн амьлуулж болдгүй маа. Бид хоёр ээжигээ амьлуулах гэж оролдоод бүтлгүйцсэн. Хариуд нь ийм их төлөөс төлсөн гэж хэлээд байхад өнөөх нь манай номлогч бол заавал чаднаа гэж зөрүүдлээд л байна. Ингэтэл хүний тархийг угааж болох уу юу? Энэ хооронд Эдвард номлогчийг сүрдүүлж философчин чулуугаар юу хийдэг, яах гэж байгааг нь яриулдаг. Өнөөх нь энэ хотын хүмүүс зүгээр л миний хэрэгсэл. Хэдэн жилийн дараа философчин чулуугаа томруулж аваад энэ улсыг орвонгоор нэргүүлнэ гэх ухааны юм ярьж байхад нь Эдвард тэр яриаг нь хот даяар шууд дамжуулчихдаг. Тэгээд Эдвард миний тархи сэрэг, чиний яс сэрэг шүү үгэн минь гэд үзэж гарнаа. Арай гэж өвгнөөс чулууг нь авах гэтэл бутраад алга болчихдог. Хуурамчид байсан бол л та. Нэгэнт хэрэггүй болсон энэ номлогчоор одоо яах вүлээ? Ах トゥ хоёр маань чулуу олж авах зорилго нь бүтлгүйдсэн тул буцаж явхаар болдог. Оройн харин номлогчийг нэгсэн ард иргэд сүмийн гадаа битүү. Гэтэл сүм дотор өнөөх учир битүүлэг эмэгтэй бас нэг хүн идчтэн хоёр номлогчийг бүтлгүйдснийхэн төлөө цааш нь харуулнаа. Ингээд 3 дугаар анги төгсөв. Ой. 4-р анги эхлэхэд зүүн хотод нэгэн нүүрэндээ сорвтой хар шилтэй нөхөр нэг улсын алхимчийг хороож байх нь тэр. Энэ хэрэгэн түүний анхных биш бөгөөд хэргийг хариуцж авсан дэслэгч Майс Хьюст ерөнхий командлагч хэрэгтэй хүмүүсээ элсүүлж аваад нэн даруй хэрэгтнийг барьж ав гэж тушаадаг. Манай хоёрч зүүн хоттой ирж хурандаа мустангд болсон явдлыг тайлбарлаж өгөөд тэр номлогч философчин чулууг камера бүтээхэд яаж ашигладгийг судалмаар байна.
Тэгвэл бие буцааж авахд тус болох байх гэхэд хурандаа манай хоёрт энэ чиглэлээр мэрэгшсэн улсын алхимч Шоу Такертай танилцуулж өгдөг. Шоу Такер нь охинтойгоо бас охиныхоо нохойтой гуруулаа амьдардаг. Ямартай ч энэ Шоу Такер манай хоёрт туслахаар болж өөрийнхөө судалгааг үзэж сонирхохыг зөвшөөрдөг. Эдний охин нь ч манай хоёртой дотносоо дамжнаа. Тэгээд манай хоёр маргааш нь бас ирнэ гэд яваад өгдөг. Маргааш нь ч манай хоёр ирээд судалгаач хийж эдний хүүхэд нохойртой ч тоглосоор цагийг их л хөвгөлтөө өнгөрөөж байх зуур Шоу Такер улсын алхимчийн судалгааны ажлаа танилцуулах өдөр нь юу гэж тулчсан толгоогоо гашлах астай. Аргагүй үстэй. Хэрвээ өлегтэй агц гаргаж чадахгүй бол улсын алхимч гих цол тэмдгээ хураалгах юм байна. Оройн Шоу Такер манай хоёрт өнгөрсөн амьдрал нэг ядуу болохоор хэцүү байсан. Тиймээс эхнэр нь төвчлгүй гэрээсээ явсан, харин улсын алхимч болсноос хойш амьдрал нь дээрчсэн болохоор энэ цол тэмдгээ хураалгахыг хүсэхгүй байгаагаа хэлдэг. Маргааш нь манай хоёр ахаад л тэдний төрч ирэхэд Шоу Такер судалгааны ажлаа амжилттай болгосон гэд нэг хүний хэл ойлгодог камера бүтээчихэж. Өнөөх нь ч үнэхээр хүний хэл ойлгохоор барахгүй бүр ярьж чаддгийг хараад манай хоёр их л гайхнаа. Харин Шоу Такер одоо ингээд улсын алхимч хിവэрээ үлдэх нь гэд бөөн баяр. Гэтэл Эдвард нэг л биш байгааг анзаарч Шоу Такераас эхнэр чинь хизээ явсан гэлээ гэхэд 2 жилийн өмнө. Тэгвэл та цол тэмдгээ хизээ авсан гэлээ гэхэд мөн л 2 жилийн өмнө гэж хэлдэг. Тэгвэл охин чинь бас нохой нь хаана байна гэд их л ууртайгаар байцааж гарахад манер 2 жилийн өмнө цол тэмдгээ авахдаа эхнэр дээрээ туршилт хийсэн бөгөөд энэ удаа охин нохоо хоёр дээр туршилт хийсэн энэ байлаа. Хүн дээр туршилт хийх нь хориотой учраас эхнэрээ гэрээсээ явсан гэж худлаа хэлжилтэй. Бас болоогүй өөрийгөө өмөрч байдаг шүү. Чиний дүүч та хоёр хоёулаа хүний амиар тоглоод ийм болоогүй гэж үү гэдэл. Харин Эдвард өнөөхийг чинь хэд сайн дэлсэж өгөөд манай хоёр яваад өгнө. Энэ явдал ах トゥ хоёрт их л хүн дээр туссан байлаа. Охинд нь яаж тусалж чадахгүй болохоор дэмийл өөрсдийгөө үзэн ядаж суух нь тэр. Харин яг энэ үед хэрцгий Шоу Такер болон өрөвдөлтэй камера хоёр дээр өнөөх сорвтой залуу хурч ирээд тэнгэрийн гисгэлийг нь хүртээдэг. Бурхан минь, тань руу дахиад 2 сүнс илгээлээ. Өрөвдөлтэй сүнсийг нь амар тайван байлгаж хайрл гэдэл их л шашинлаг залуу бололтой. Энэ явдлаас болж Эдвард маань хар дарж тайван ч унтхаа байлаа. Тэгээд дэслэгч харцгын нүдээс тэр хоёрт юу тохиолдсныг олж сонсдог. Энэ үед Леор хотод хэн нэгэн өнөөх номлогчийн дүр товирчсан хотын иргэдийг хооронд нь талцуулж алаан хидаан болгож байх нь тэр шүү. Энэ нууцлаг эмэгтэй болон хамтрагчийн зорилго нь аль болох их цус уурсгаж илүү олон хүний аминд хүрэх юм байна. Эднэр бүгдээрээ нэг ижил шивэстэй бөгөөд алхимчаас нэг л өөр. Нэг тийм юр бусын чадaltaй гэвэл илүүд өгөх бах. Шоу Такер өгсөн бас тэрнийг алсан хүнийхэн тухай ярилцах зуур зүүн хотод манай хурандаа мустанг тэнд даргалдаг. Бас төгс металл тэр хотод байгаа өхөөлж болохгүй. Тэр бол чухал хүн энтер гэдэл. Их л мэдээлэл сайтай юм аа. Бас удахгүй тийшээ очиж нэг асуудал цэгцлэнэ л гин. Энэ үед мустанг болон бусд нь өнөөх улсын алхимчдыг алаад яваа залуугийн тухай мэдээлэл байхгүй учраас сорвтгээд нэрлэлчихсэн байх бөгөөд харуул хамгаалтаа нэмж улсын алхимчдыг сэрэмжтэй байлгах тухай ярьж байдаг. Манай хоёрыг Эморлийн ноён оргилд гарчихсан сууж байхад сорвт тэдэн рүү дайрч ирдэг. За тэгээд манай хоёрыг харин ч нэг хашраанаа. Зүхтах газаргүй болсон манай хоёр сорвт руу дайрч очисон боловч юу ч хийж чадалгүй бараг л алуулах гэж байхад мустанг хүмүүстэйгээ ирж аварнаа. Гэхдээ л энэ мустанг бас л жоохон фейл гай байгаа юм да. Харин хошууч Армстронг бол найдвартай хүн байгаамаа. Яг энэ үед сорвтын нүдний шил унахад түүний улаануудыг харсан манай эд түүнийг ишбал хүн болохыг олж мэдсэн ч сорвт зүхтаж амжнаа. Ишбал хүмүүс бол өөрсдийн бурхнаа бүтээгч хэмээн шүтдэг. Шашинлаг хүмүүс байх бөгөөд 13 жилийн өмнө нэгэн цэргийн офицер санаандгүй ишбал хүүхдийг буудаж алснаас болж иргэний дайн болох хэмжээнд асуудал тэгдэж байж 7 жил үргэлжилсэн бослого хөдөлгөөний эцэст Аместрес улс ишбалчуудыг хоморглон устгах тушаал гаргаж энгийн цэргүүд болон улсын алхимчдыг аллахын хэрэгсэл болгож бослогыг дарж авч байсан түүхтэй юм байна. Тиймээс л тэр залуу өшөөгөө авч яваа юм байна л та. Ямартай ч амьд үлдэж чадсан ах トゥ хоёр маань сэтгэл готрлаасаа одоо л салж цааш алхах урам зориг авсан бололтой. Тэгээд гар хөлөө янзлуулж авахаар өөрсдийн автомат дуулганы механик руугаа явахаар болдог. Ах トゥ хоёр маань өөрсдийн төрсөн тосгон болох Резенбүйл рүү явахаар галт тэргэнд суух бөгөөд тэр хоёрыг хошууч Армстронг хамгаалж дагалдахаар болдог.
Галт тэрэг зам зуур нэгэн жижиг хотын өртөөн дээр зогсож байхад хошууч Армстронг нэг хуучны танилаа олж хараад ардаас нь дуудсан боловч өнөөх нь зүхтаад явчихдаг. Энэ юун хүн бэ гэж Эдвард асуухад урд нь төвд ажилладаг байсан алхимч Марко гэх бөгөөд алхимийг эмчилгээний зорилгоор гүнзгий төвчөнд судалсан чадварлаг мэрэгчлэлтийн эдийч Ишбалийн дайны дараа сургаггүй болсон. Гэхэд Эдвард тэгвэл энд бууя гэд манайд араас нь бууж хот даяар хайж хүмүүсээс сураг гаргаж аваад олоод очтол өнөөх нь яагаад ч манай эдийг өөрийг нь алах гэж ирсэн байна гэж бодоод их л айчхаж арай гэж нэг тайвшраад ярилцтал Марко ч нэрээ өөрчлөөд энэ жижиг хотод нуугдаж амьдарч байгаа юм байна. Учир нь тэр улсаас өгсөн өөрөг даалгавраар философийн чулууг хийх аргыг судалж байсан бөгөөд олон хүний аим хороосон учраас тэр ажилласаа залхаж дайн дуусмагц нүглээ намжлах зорилгоор энэ хотод ирж эмч хийдэг болсон юм байна. Тэгээд өөрт нь философийн чулуу байгаа гэд харуултал шингэн зүйл байдаг. Ер нь бол философийн чулуу л гэдэг болохоос биш ийм шингэн төлөвтэй нь бас байдаг юм байна л та. Эдвард манч Марко эмчээс судалгааны ажлаа өгөөч би сайн судалж ийм чулуу хийж бие буцааж аммаар байна гэхэд Марко эмч маань эрс татгалзаж чам шиг жоохон хүүхдээр ийм ад чөтгөрийн зүйл хийхийг би зөвшөөрч чадахгүй гэж хэлдэг. Ингээд манай эд ч замаа хөөхөөрүүлж буцаад галт тэрэгний буудал дээрээ сууж байтал Марко эмч гүйж ирээд Эдвардад судалгааны ажлаа нуусан газрын хаягийг өгчхөөд яваад өгнө. Марко эмчийг гэртээ буцаад очиход нэгэн урилгагүй зочин гэрт нь сууж байдаг. За тэгээд манай эд ч зорьсон газраа ирж Пиноко эмээ Винри хоёртой уулзлаа. Винри бол харваас энэ хоёроо бацдаг шинжтэй. Сэтгэл гаргаж хийсэн автомат дуулахыг нэвтлэлээ гэдэл загнаж гарнөө. Манай эд Марко эмчийн өгсөн хаяг болох Төв хотын номын санд очиж мэдээлэл хайх учраас яаралтай шинэ автомат дуулах хэрэгтэй байна гэхэд Пиноко эмээ Винри хоёр 3 хоногт шинийг хийж өгөхөөр болдог. Энэ хооронд Эдвард маань ээжийнхээ газрыг эргээд амжинаа өрхий. Харин Винригийн аав ээж хоёр нь эмч байсан бөгөөд Ишбалийн дайнд хүчээр шахуу яваад эргэж ирээгүйгээд эмгэн хошууч Армстронг гэж ярьж суугаан ин. Бас манай ах トゥ хоёр маань улсын алхимч болохоор явхдаа гэрээ шатаасан болохоор манай хоёрт гэр гэж дуудаж болох газар энэ эмгэнийх л үлдэжтэй. Пиноко эмээ Винри хоёр маань 3 хоног өдөр шөнөгүй ажилласаар Эдвардын автомат дуулахыг хийж дууслаа. Хиймэл гар хөлтэй болсон Эд маань дүүгээ засч аваад маргааш эхний галт тэргээр явхаар болдог. Ингээд маргааш өглөө нар мандагтаа зэрэгцээд манай Эд замдаа гарлаа. За хөөрхнүүд тэгээд бичлэг таалагдсан бол лайка дараад дараагийн бичлэгнүүдэд цаг алдалгүй хүлээж авч үзэхийг хүсвэл subscribe дараарай. Дараагийн бичлэг тун удахгүй орох болохоор